Зэрэг студид автаа Монгол улсын гавьяатай мөрчин цэрэнгийн Раднаага манай студид үйлчлэл ирсэн байгаа. Бидний үйлчлэл танд маш баярлалаа. За баярлалаа. За таны өдрийн өдрийг амралтын өдрөө хэрхэн яаж эхлүүлээд та? Амралтын өнгөрөөр бол одоо ер нь голцохол одоо гүйх хөтлөл хийндээ өглөө 5-6 цагт босоод тэгээд нэг 2-3 км газар гүйн. За тэгээд одоо биеийн спортын одоо хүчний тасгал бахан хийн. Үсрэг харьяах өргөх одоо иймэрхүү заслуудыг хийн. Тэгээд болно да. Тэгээд өдөр тийшээ бол одоо ер нь бараг гүйхгүй. Өдөртөө бол өглөөдөө нэг дасгал өглөөдөө дасгал үйлчилдэг юм байна шүү. Тэгээд гэрцээ харин гантелтэй өсвөрөлтэй сандал дээр өсвөрөх дасгал 2 гантелтэй. Тэр дасгалаа хийгээ тэгээд өдрийн гүйлтгүүл тэргээр болчихж байгаа. Сүүлд таны оролцсон тэмцээн байсан 2026 оны Open Masters Абу Даби гэдэг энэ тэмцээний талаар бас бидэнтэй гоё уулзчихдаг. Энэ 8 төрөл биш 7 төрөлд 8 алтан медаль авсан байна гэсэн. Тэгээд халуун байв уу ямар вэ? Болоор дээ. Биш үү энэ Абу Дабиг Арабын нэгдсэн улс. Арабын нэгдсэн улс. Тэнцээ очих чи халуун ер нь гайгүй дулаа юм байли. Халуун хүүхд хэцүү юу? Үгүй юу хэцүү явах дээ шээ. Одоо тэгээд гүйхт чинь одоо хүн салхицаад бас яг гүйж байгаа үед бол энэ хүн нэг нэг тийм халуун ядараад байх юм байдгүй шүү дээ. Өөрийн биений ядаргаагаар ядарнахаас халуунаас нь ядараад байсан байдгүй. Зүг. За бидэд нэг юм асуулт та хизээнээс хөнгөн атлетик хичээлж гисэн бай. Энэ талаар бас. За би 1962 онд энэ Багшийн сургуулийн биеийн тэмрийн факультет очоод ороод тэгээд тэрнээс эхлээ ер нь спорт биеийн тэмрийн спортын ажил үргэлжилсэн дээр. Тэрнээс улсын кросс уралдаа улсын одоо хэбигийн тэмдгийн норм энтергээл нэг олон төрлийн тэмцээний явуулдаг байсан шүү дээ. Улсын кросс уралдаан тэргээл. Тэрүүнд одоо байн гордог байсан 66 он төгсөөд мэрэгжлийн багш тасгалжуулагч мэрэгжлэр төгсөөд. Тэгээд хүүхэд тасгалжуулаад өөрөө хажуугаар нь гүйж улсын уралдаан тэмцээнд оруулна, шавнараа оруулна, геймэрхүү тасралтахгүй явсаар гол одоо хүртэл тэгээд одоо хүртэл гүйсэл байгаа тийм 62 онд эхлээд одоо хүртэл тасралтгүй гүйж байгаа тийм. Одоо хүртэл одоо тасралтгүй гүйж явж байна. Өдөр болгон гүйх үү та? Өдөр болгон гүнэ өглөө болгоо. Өглөө болгоо. Тийм. 61 жил өглөө болгон гүйсэн ба шүү дээ. Гахалтай. 60 надаас энэ чинь нэг юм гоё факт байгаа байхгүй 1940-од онд нэг сургууль нэг биеийн 50 байдаг байсан. Тэгээд тухайн болохоор 1940 онд тухайн болохоор нэг хүүхдүүдийн дунд уралдаан та нэг байнга төрүүлдэг байгаа. Таныг болохоор цагаан зээрийн янзаг гэж очилдог байсан. Энэ очийг хэн танд өгч байна? Энэ чинь одоо сургуулийн хүүхэд одоо бид нар бүгд сургуулийн хүүхэд чинь тэр дотроос би үгүй дандаа төрүүлнэ. Тэгээ та нар л өгсөн байхгүй. Хамт хүүхдүүд чинь найз дандаа үеийн хүүхдүүд чинь энэ дандаа төрүүлнэ нэг цагаан зэрэг янзах зэрэг. Тэр үлдлээс болоод цагаан зэрэг янзах хач өгсөн байдий. Тэгээ тэр одоо хүртэл одоо үргэлжлэл та ямар хоч нэртэй байсан ямар сурвалжлагч нэлээ асуугаад энэ санаанд ороод ярьсан одоо дэлгэтэйг тардсан байгаа юм л. Та одоо олон улсын тэмцээн уралдаанд энэ хочоо ашигладаг уу? цагаан зэрэг янзаг гэдэг. Одоо цагаан зэрэг янзаг хоч одоо тэр хоч нэрэгөөд хоч байх одоо уралдаж л байдаг. Монгол ардна тэгэл цэрэг ардна гэдэг нэрээр л яваад шүү. Монгол ардна гэдгээр л. Тэр цагаан зэрэг гэж одоо дэлхийд ярихгүй шүү дээ. Зүгээр тухайлаад одоо асуугаад энэ тэр ярих юм бол зүгээр ярианд л ороо явчих юм л да. Бага юм л да. Таны хувьд ч одоо дэлхийн дээд рекорд 3 рекордыг эзэмшдэг шүү дээ. Тэгээд бас амар байгаа байхгүй ийм хүний ажиллах хайр. Тэгээ та яг энэ дэлхийн рекордыг эвдэж байгаа үед нь одоо нэг юм төсөн мэдрэмж гэж байгаа шүү дээ. Тэр танд ямар санагдчихсан бэ? Ер нь үгүйгээд төрүүлээд ирэх чинь төрүүлээд ирээд одоо оноо тавцсан байж тээ 1 2 3 доо тэгээ нэгдүгээр тавцсан дээр гараад алдар цолон дуудуулаад нэгдүгээр хоёрдугаар төрийнхөө дуулыг дуулуулаад төрийнхөө далбайг хийсгээд тэгээд зогсож явах чинь одоо өөрөө ирэхгүй л хамрын самсаа шахирал тэгээд нойлмос чинь аянда тэгээд туслаад ирд юм байлээ л дээ.
Тэгэхэд чинь одоо юу бодогдох вэ? Хамгийн гол нь хүний нөхөж яваад их орон Монгол нутгаал боддог юм билээ шүү дээ. Одоо энэ зураг дээр харагдаж байгаа шл. Энэ хизээний тэмцээн та энэ харж байгаа шл одоо цэнхэр Мактай байна ямар ч байсан. Энэ одоо цэнхэр Мактай. Энэ хаана уралдаж ирсэн юм бэ? Таны хойно нэг Япон хүнлэх шиг байна бас. Уралдаад гүйжсэн энэ одоо. Энэ яг гүйж байгаа хөдөг гүйж байсан юу давсан юм байна. Тэг яг уралдаж байгаа. За энэ Италичуудтай, Америкчуудтай. Энэ Итали, Америкийн хэдэн өгцөлөөсөн тэр байна. Энэ хизээ голд нь байж байна. Тэр голд нь. Та болон далбаагаа ярьсан. Төрүүлсэн байртай. Би төрүүлээ далбаагаа гэхэд энэ далбаа чинь бараад стонч яг гүйд юм авъя. Гүйж ирчээд. Ааха. Тэгэхэд чинь бас сайн шүү бас хамар шархар байна. Гоё. Ганцаараа гүйж явах чинь нүдэндээ үгүй. Нойлмостай гүйж явах шүү дээ. Төрүүлж орж ирчээ далбаагаа аваад дахиад ингээд нэмж гүйж байгаа шүү дээ. Тэгээд би ч их орныхон далбаа үрээд явж байгаа шүү дээ гэж зэрэг бас сонир байд юм. Сайхан мэдрэмж. Мэдрэмж төрдөө. За тэр нь одоо залуу хэдэн наснаасаа олон улсын юм тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн бай. Би ч одоо олон улсын тэмцээнд чинь залуу байхдаа оролцож байгаагүй. Яагаад вэ? Тамирын дээр төгсөөд хөдөө очиод хөдөөний сургуульд биеийн тэмрийн багш дасгаж уулагч нэртэй. За. Тэгээд хөдөө болцсон байхгүй юу. Тэгээд тэр хугацаанд чинь тэгэл надаас залуу хүмүүсүүд бас сайн гэдэг усуд байлгүй тий. Тэр хүүхдүүд явж байсан баг. Тэгээд сүүлийн үед нас ахаад ирсэн чинь Ахмад Масруудын тэмцээнгээд дэлхийд тэнд гараад ирлээ шүү дээ. Шинээр гарч ирсэн юм. 30-аас 100 хүртэлх насны 5 насны зэрэгөөр. Зүг. Тэгээ энд чинь би одоо насныхаа эренбэр тэр дотороо л дамуугаад байж яваад байгаа юм л дээ. Тэгээд зарим рекорд амжилтын тэр үеийн рекорд амжилтуудыг нэвдээл заримд нь нэвдэгдээл тэгэл яваад байгаа. Бас тантай холбоотой нэг юм баримтат кино бас гарч байгааг сонссон. Энэ киноны талаар та бас бидэнтэй хаваалцвал. Цагаан сарын янзаг гочтой тэр кино гарсан байгаа шүү дээ. Хэдүүлээ гэхдээ хамтдаа нэг трейлер бичлэг киноны талаар бичлэг байгаа. Тэрийг хэвдээ үзчихээ тэгээд ярилцаад байлаа. За тийм. Манай үзсэн. Эзэн Монгол баримтат цуврал. Сонирхолтой. Таны түгээс намтарчсан л кино баримтат кино шүү. Энэ талаар та бас үзэгчдээ суулцвал кино зураг авах кино зураг авах чинь одоо бийгүү бага шинэ миний төлөөлөд миний ач хүүхдүүдээс гүйж байгаа. Саяны тэр гүйж байгаагүй юу? Саяны гүйж байгаагүй юу? Сайн гүйж хүүхдээ шүү дээ. Миний бага наснд. Миний бага насыг төлөөлөж гүйж байгаа хүүхэд байгаа. Ач гэсэн үү таны? Ач тий. Оо ямар хөөе. Гоё. Та ер нь одоо ингээд саяны киноны ингээд юун дээр гардаг одоо мэдээж кино багийнхан та өөрийнхөө бага насны тухай ярьж өгсөн баг тэрнээс сэдвлэж одоо энэ зураг авалт санаа зохиол юмнуудыг гаргасан байгаа шүү дээ. Тэгэнгүүт та одоо жишээ нь бага багтаа ингээд одоо өдөө орнуудад мал дээр ингээд морь малтаа уралдаж гүйж мүүж өөрийгөө тэгж ер нь хөдөөний малчин хүүхдүүд чинь малынхаа захаар гүйжл одоо ер нь хүний аав ээж чинь хүүхдэл зарна шүү дээ. Тэгээд тэрний л одоо журмаар вэчин одоо аль өмнө тэр адуу буцаагаад али тэр өхөр явчлаа буцаагаад аль тэр хонь мод бэлчлээ аль хураагаад тэр энэ тэгэн штэ. Тэгээ чинь одоо
зүгээр дандаа хөөгч юм шиг гүйж л юм шүү. Тойрол гүйчих үү тий. Тэгээд гүйж юм шүү. Тэгж бол нөгөөдөл чинь буцаагаад ирвэл амд нар эргүүлээ туугаад орж ирнэ. Одоо ингээ та өглөө бэлтгэл хэрэг гүйж явах чинь одоос манай залуучуудаас нэлээд гүйдэг болсон шүү дээ. Хамт хажиж байгаа чинь зүж байгаа гэж юм хамт гүйж байгаа залуучууд яаж ийн тантай мэдлж гин үү яаж ийн хамт гүйж гин үү? Хамт гүйж байгаа хүүхэд би. Бага юу те. Хамт гүйж байгаа хүүхэд чи өвгөө мүү хоёр ч байж л үү те. Туулгалын хөөгөр би чи банк гүйдэг байсан одоо өшөө газар орчоод Яармгийн юунд очиод мандад хотхонд очиод тэдэрт хамт гүйж чадах байсан. Ганцаараа ороо тэр хот дотор 100 м газар шулуун газар байд. Нэг тойрог нэг жахан газар байд. Нэг цэцэрдгийн нэг биеийн тэмрийн жижигхэн дартаан завтай юм хөөрхөн талбай байгаа. Тэгээ дотор л гүйндээ. Тэгж илгөөж өөрийнхөө мийг одоо альжаалга гаргаж явдаг хүнтэй. Сайхан юм аа. Надад бол хэлэх сайхан өгч болтгоо. Би өөр ингээл шимтээ сонсоод баймаараа. Та хоёр сайхан ярилцаа л. Таныг одоо хэдэн жилийн өмнөөс ерөнхийдөө над чиг 95 хүрчээ тэгэл над чиг гүйж вэ? Тий. Одооноос гүйж эхлэе гэж бодож байна даа нэгээс. Одооноос гэж гүйж явах бол гүйхгүй гүдээсэн сонь. Одоо байхгүй болж байгаа шүү. Та одоо Улаанбаатар марафон гүйх үү? Гүйгүй. Би одоо 95 хүрсэн тэр марафон тэр чинь залуучууд ажил. Шүү дээ. Та одоо ойрын зайд. Ойрын зайд одоо өөрийнхөө хэмжээнд л тий. Тий. 100 200 400 одоо 800 1500 энэ зайд л 1500 ч сайн байна шүү ёо. 1500 ч одоо стечон нэг 3 тарих шүү дээ. Өөх тийм үү? Би бол бахардж унах юм байна. Та гэхдээ 95 настай гэдэгт сайхан орж ирж шүү дээ. Өнөөдөр бид нар сая таныг орж ирэхийн өмнө нэг одоо яг энэ цаг үед спортод одоо амжилттай явж байгаа спортын тамирчдын талаар ярьжсэн. Тэгээд 60 настайдаа одоо энэ хүмүүс бол яг юм залуу хүн шиг гоё амьдрах юм боломжтой байна гэдэг таныг харахад бол бүр гудамжаар юм уу ингээ явж хардъя. Миний насны хүмүүсүүд одоо ямар хүмүүсүүд яаж явж байна? Би энэ ямар хөө байд юм бол асуудъя заримаас нь. Ой хөөе биш хавтаа нас өвгөө чатаа. Яг баг миний үеийнхэн дих гээд байна. Одоо энэ явж чадхаа өвдөг байхгүй. Өвдөггүй. Тиймэрхүү жармаар ярина шүү дээ. Тэгэхээр телевизлүүлэгч залуучуудаа хандж хэлэхэд одоо спортоор бас эрүүл мэндийн төлөө хичээлэх хэрэгтэй. Бид нар бол яг ингээд одоо амар сайхан насандаа амар гоё хөнгөн шингэн алхаж тий амьдрах бүрэн боломжтой очиж эрүүл мэндэд анхаарч хөдөлгөөн дасгал байнга хийж явах хэрэгтэй гэж бас хэлмээр байна. Тий одоо бас манай өвөө бас өглөө босоод нэг юм байнгын дасгал хийдэг. Ерөөдөө нэгж тасалж байгаа гэдэг дасгалаа. Тэгэхээр энэ бол юм хөдөлгөөн гэдэг аягүй чухал. Дасгал гүйх өвөө чи. Гүүхгүй нэг юм гүйдэг юм шиг юм дасгал хийгээд байдаг. Босч ирэл ингэж зогсчвол нэг юм ингээл хоёр ч ингээл тэгэл нэг юм гүйх хөдөлгөөн хийгээд байдаг гэх юм. Гаж гүйхгүй ч гэсэн гэртээ юм гүйх хөдөлгөөн хийж мэгээл юм. Би бол хурдтайгүй шүү дээ. Хурдтайгүй хөө. Дандаа хурдан гүйдэг. Богино зайд хурдан гүйдэг байхгүй. Үсээ болт шиг. Ойрын зайд одоо та 100 м 200 м 400 м энэ бол одоо сайнасаагүй шүү. Гайхалтай. Нэг залуу стечон дотор мэтгэл хийгээд би халаатайгаа явж яасан чинь нэг залуу гэж та ер нь гүйдэг хүн юм аа гэж бат. За. Тэгдэм аа. Хоёулаа энэ тойргоор гүйж оролцох гэхгүй юу. За одоо би чи залуу хүнд яаж гүйцэх вэ гэлээч гэсэн үзий байсан. Гэт оролцсон чинь нэг 150 м газар цуг гүйж байгаа. Цуг гүйж байгаа. Тэгээ тэрнээсээс маань нэр хоцроод. Тэр чи аргагүй шүү дээ. Тэгээ гүйцээ томтой. Мэргэжлийн хүн чадвар. Тарахгүйчтэй тийм чинь. Би хажууд л банкын мэтгэлтэй хөнгөн шингэн хүн чинь бас арай дээр байлхүйт. Одоо чинь хурдан гүйхэд бас юм юу байгаа вэ? Тактик байгаа вэ? Тийм. Одоо гүйлтийн техник чинь одоо өөр байлгүй. Хуулийн татал тавилт гэж байна. Хуулийн чинь нэг дата дурагшин 51 гэдэг чинь бас одоо морчо одоо хуулийн татал тавьчих гэхэд сайхан сунгуулж явж байгаагаар бол ямар сайхан байдаг вүлээ. Тэгвэл дороо ингээд өцөг гэдэг юмар бол урагшаа гэхгүй байдаг шүү дээ харахад. Одоо чинь ингээл гараанаас гараад эхлэхэд нэг янзаар гүйж ягаад барайнд орохдоо бүр өөр. Одоо барайнд орох чинь хурдан шиг үү шүү дээ. Бүр илүү хурдан юм байна.
Та асуултаа асуу минийх. Тааш. Асуугаад яваа. За ийм хүн өгсөж биш нөгөө хөшөж өгдөг гэхээс бас хөдөлгөөн маань чухал. Тэгээд бас залуучуудаас гой зөвлөж бас хэлж уриалж хэлмээр үгүй байгаа. Ер нь хүн хөшөж өгөх нь гэдэг чинь хөдөлгөөнгүй байсараад хүний бие чинь улам хөшөөл, улам хөдөлгөө одоо хөлгаар хөдөлгөн байлаа, муудаж байна. Энэ тэр гар хөвзүүн толгойн ар түрхээ байлаа тэр гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь хөдөлгөөн муудснаас болж бие нь хөшөөл. Одоо тэгээд хатан гэртээ хоёр цун төгчлөө гон тэр шүү дээ. Одоо муугаар ярихад. Тийм муугаар ярихад. Одоо сайнаар ярих юм бол хөдөлгөөн сайн хийж бай. Тэгвэл одоо ядаж гар хөдөө сайн хөдөлж явах юм бол хүний биеинд чинь өөрөө шүү дээ. Мөрний өвчин байна, гар тохойны өвчин байна, нурууны өвчин байна. Тэгэл энэ сүүжий байна, өвдөг тохой байна, шагаа байна. Энэ тэргээ хөдөөж гүйж үүдгүй юм ихэд хурдан алхаж явах хэрэгтэй байна. Тий, ямар нэгэн хөдөлгөөн тий. Одоо спорт алхах гэж байна. Спортлуулчихсан. Зүгээр алхаа байна. Одоо тийм юм хийгээд тэгээ нэг жоохон намхан юмдаар одоо өөрийнхөө чадлаар хэдээ өөрийнхөө тохирсон юмдаар одоо хөл дээр өсвөлт хийгээд байвал их сайн. Ядаж өсвөлт хийж одоо энэ хөлөө тавиад энэ хөлөө өргөж тавиад тэгээ хөлөө буулгаад ээжлүүлээд тэгээд хийгээ баян хөдлөг хийгээд явах. Тэгээ гараа хаяад нэг зогсоо. Гол тооштой байх хэрэгтэй байхтай бас тэгээ хийж байгаа бол өдөр болгоно тогтмол. Ер нь хөдөлгөөн байдаг. Хөшгөн шоо залуу шоо үе мөшөө дөрв мөшөө хөдөлгөжлээвэл хэрэгтэй байгаа шүү дээ. Гүйхэвэг, алхавэг гэхэд одоо таны явдаг уралдаан тэмцээнүүдэд одоо Монголоос олон тамирчид явах уу? 30-аас 85 насны 30-аас 85 насны чинь 20 гаруй хүн явна шүү. 20-од гүгчид явах уу тий? 5 насны зөрөөтэй чинь. Ингээд бүх юунд насанд тэгээд явах. Насанд оролцсон шиг. Явна. Тэг чи одоо би ганцаараа гүйх биш манай Монголоос олон явдаг шүү. Ань тийм байна тий. Төв. Гэр бүлийнхаа талаар танай гэр бүлийнхэн бас бүгд тамирчид гэж сонссон бас гэр бүлийнхаа талаар. Манай гэр бүлийн хүн бол одоо нас барсан. Тэгээ одоо 7-8 жил болж байгаа шүү байна. За тэгээд одоо гэртээ чивээд охинтойгоо хоёулаа. Тэгээд тэрний эвэл дорл биш одоо тэгээд бас идүүлээд суугах хамаанданд л явж байгаа юм шүү. Команданд явж байгаа. Тэрний хамаанданд л явж байгаа. Таашны команд болохгүй баха. Өөрөө гарч ороод гүгээд хөнгөн шингээд одоо босохгүй явах алхахад бол тэднээс залгахгүй л тээ. Одоо чөлөө цагаа гэж байгаа шүү. Чөлөө цагаар та юу хийж байна? Гүүхээс гадна. Чөлөө цагаар чинь би одоо энэ голцоогоо телевизээр маажаа сууч юм да. Дайгаа спортын уралдаан тэмцээн байх бол нөгөөтгч нь хараад одоо юу ч байсан, боксч байсан, одоо гүйх хараа шийдэх янз янзын одоо спортын төрлийн юм иш голохгүй шүү дээ. Хамгийн дуртай спортын төрөл гэж байгаа танд одоо. Одоо хамгийн дуртай гүйлтийн төрлүүд л байна. Зү. Хобби бас гүйлт. Одоо хобби гүйлт. Тийм гүүхээс гадна танд өөр гоё хобби гэж байгаа одоо шат. Одоо гүүхээс гадна одоо шатар тагдаг хүн бол шатар тагдаг дуртай. Шатар гоё. Тэг шатар чи бас аюуны спорт шүү дээ. Шатар тагдаг дуртай. Уулын нэ шага энэс одоо тийм байсан. Одоо хүрхээ байсан байл. Хүрхээ байсан байлээ гэж. Шага харах их дуртай байсан. Уухаа хийгээд сайхан харах ч одоо бас хүмүүсүүдийг байшиг сэнгэж байдаг. Сайхан уухаа хийдэг хүн бол одоо их сайхан л да. Тэгээ одоо ингээд уухаа хийж байгаа усуудыг хараад зүгээр хашгираад байгаа. Тэр их муухай өвгөө сонс гэж байгаа. Шагааны уухаа гэдэг чинь өөр төрлийн бас ажилгуутай. Тэгээ бас их гоё спорт шүү дээ. Шагаа. Уухаа хийж одоо хүний сэтгэл санааг хөөргөж, давиргэж өгдөг. Тэгээ түүндээ одоо шагаагаш нь одоо чанга хашгирч уухайлах, зөөлөн уухайлах гэдэг чинь хүнийг бас давиргэж өгдөг гэж. Чанга уухайлаад яах юм бол одоо хурдан төргөн насл гэсэн зөөлөн яах юм бол 50% чөлөөтэй насл гэсэн уухай чинь тустай аялгаа нөр. Сонирхолтой наач бас. Түнд чинь одоо хүний тархинд оюун санааны сэргэлт хийж өгч байгаа бас нэг зүгээр шийд бишээ хүн ч одоо яг ингээд нарийн ярих юм бол түүндээ сэргэж байдаг, түүндээ бас баясаж байдаг. Явдал байгаа юм шүү дээ. Үндэсний спорт. Шагаар дуртай юм шүү дээ тий.
Зөв. Одоо тас гүйж байгаа мэдээж бас зургатаа үзэж байгаа манай бас тамирчид залуучууд байгаа ах. Тэгээд залуу тамирчдаас хандаж хэлэх үгээд бидэнд бас өглөө эрт босож бай. Хамгийн гол нь өглөө эрт босож гүйж одоо ямар нэгэн амтан энэ хөдлөөгөө машин тэр хөдлөөгөө байгаа үеч агаар цэвэр хэдэж шүү дээ. Тэр цэвэр агаарыг ашиглаж л одоо 5-6 цагт босож гүйж ивэл одоо хэрэгтэй те. Тэгээд энд чинь хүмүүс спортын төрөл та нар одоо сургууль дамжсуусууд одоо биеийн дэвэр багч нь одоо таслан хөддөг хөдөлгөөнүүдийг өгөө хялнагаар дээш зосон сав ийм халаалт их амьсгалын дасгалаа мосол тэрийг сайн хийж. Тэгвэл тэгээд мундаг тамирчид болно гэж байгаа шүү дээ тий. За тэгээд бидний хөдөлгөөн хэдүүлээ одоо жоохон завсарлаад манай галтгоо руу шилжиж байгаа хэрэг. Тэгээд галтгоо нь манаас галтгоонд бүгдээ халуун яриагаа үргэлжлүүлнэ. Манай галтгоо. Одоо бүгдээ өдрийн хоолоо идэнэ. Өдөр хоолой цагаас та ууж бодно. Манай хөтлөгч инхлэн бас одоо өнөөдөр тоогоос хоол хийж байгаа биднэрт зориулж. За тэгээд хэдүүлээ хэсэг завсарлаад галтгоонд эргээд янагаар үргэлжлүүлцгээе. За ингээд студи автомат хэдүүлээ студидтэй янагаар үргэлжлүүлээ явах болно. За тэгээд бас студиуд би та бүхэндээс раднаага амжилтуудын талаас хуваалцъя гэж бодсон. Тэгээд 2019 онд дэлхийн авах шалралт тэмцээнд тоон Польшотно 4 төрөл оролцож 3 алтан медаль, 1 мөнгөн медаль, дэлхийн дээд рекордыг 400 метрт M85 нэмэх төрөлд бол шинжилж ирсэн юм байна 19 онд. Дахиад 2019 онд Ахмад Масруудын тэмцээнд Макай Австрал 400 метрт алтан медаль, дэлхийн рекордыг дахин шинжилж нэмэх 146 секундаар шинжилж ирсэн юм байна. Өөрийнхөө За тэгээ 2022 онд Ахмад Масруудын дэлхийн авах шалралт тэмцээнд Гётенберг Швед 6 алтан медаль. 6 алтан. 2025 он World Athletic Masters Indoor Champs Америк нэгдсэн улс Алачуа 6 төрөлд 6 алтан медаль, 2 дэлхийн рекордыг 200 метр болон 1500 метр тэнгэрийн байсан байна. Гайхалтай. За мөн дахиад шүү дээ. 2019 онд Ахмад Масруудын тэмцээн Макай авч аян тэмцээн тийм байна. Тэгээд байж байгаа. 2025 онд World Masters Games Taipei, Тайванд 6 төрөлд 6 алтан медаль. 6 төрөл байгаа ш 6 алтан медаль. За 2026 онд Masters Games Abu Dhabi, Арабын нэгдсэн улсад 7 төрөл 8 алтан медаль, 4 үржин 100 м буухайг үйлдэлд орсон байна. Энэ одоо дахиж гүөх үү? Дахиж гүнстэй. Үгүй нээр. Одоо улсын хэмжээнд яв. Тий. Одоо хаяхан гүөх ямар залуучуудтай гүөх юм биш өөрийнхөө үйлчлэнгийн нөхцөлтэй гүөх юм чи. Тэр хэдийгээр би хойно хийж явал одоо миний зорилго. Тэр үед Одоо таны насанд хичнээн хүн уралдах уу? Миний насанд чинь одоо Америкийн нэг Германы нэг өвгөн байдیں۔ Япон мэдээж байгаа. Японы 2 ч хүн бий. Солонгос 3 байсан, нэг нь ирхэ байсан. Танака гэдэг Японы нэг хүн байсан. Тэр ирхэ байсан. Тэр бие нөгөөцсөн үү, ер нь гүйж чадгаа байсан яасан мэдгүй. Угааны Солонгос нэг ирж уралдсан надтай. Танака юу? Тий, Танака. Тэгээ 2 ахиж ялагдаад явсан. 202 ахиж ялагдаад. Тэрнээс ажил ирэх байсан. Ялагдаад жоохон сэтгэлээр онсон юм болоо эсвэл илтгэлээ хийгээд нөгөөд байж байгаа болоо гэдэг. Тэгээд бие нь муудсан байгаа. Тэгээд дараа нэг тэмцээнд явж ясан нөө Эрсус асуусан чинь ханаа төрсөн гэж тэгээд хэд мэдгүй тасах шиг нэг надад тэгэж ойлгуулсан байхгүй. Ханиалгаад байсан. Ханаа төрсөн юм байна гэж гэж л ойлгосон шүү дээ. Одоо ойрхон тэмцээн та төлөвлөж байгаа тэмцээн юу байгаа вэ? Энэ ондоо ч юм уу? Одоо энэ 8 сард Солонгост. 8 сар Солонгост тэмцээн байгаа тий. Өчөө оч дахиж Солонгост 6 төрлөөр орно да. 6 төрлөө. Дахиад 6 алтан медаль гэж буугаад байна да. 100, 200, 400, 800, 1500. 1500 м гэж энэ бас хурдангууд юм уу? 1500 м хурдан гүөх үү? Хурдангүй шүү дээ. Байдаг хүчээргүй шүү. Зүгээр 1.5 км хурдангүй гэж шүү дээ. Одоо энэ таны энэ гүйлч нөгөө нэг юм марафон суулаад арай жоохон илүү хурдангүй юм шүү дээ, тий? Хурдангүй шүү. Марафон ч болоо жоохон удаан гүйж болно шогшоод, тий? Энэ хар хурдаараагүй шүү. Өөрийнхөө хурдыг л гаргаж өгнө шүү дээ. Бүх хүчээрээ үүсгэж тий.
За галтгой манай инглэн ба манай таваач шүтлэгч байна. Сайн байна уу та? сайн байна уу? Би харин саяхан таныг Facebook дээрээс постн дээрээс харж байсан байхгүй юу? Тий яг нөгөө нэг сүүлийн тэмцээнд 26 оных нь тэмцээн дээр. Тийм тэрний нөгөө нэг бүх медалнуудаа ингээд нэг зүүцэн зураг гарч ирээд. Ингээд Тийм тэр зураг нь гарч ирээд. Тэгээ би бүр гайхаад. Үгүй ч тоо би нэг юм жоохон газар гүүх гэж ахилж өглөөд байхад чинь энэ өндөр настай хүн ингэж гүүж ин гэхлээр ямар мундаг юм бэ гээл өөрөө бас нэг уран зориг аваад тэгээд дээрэс нь танаар бас айгүйх бахархаад байжлаа. Тэгээд эн чи уулзч байгаадаа бас айгүй сэтгэл өндөр байна. Тийм тэгээ одоо танд бас зориулаад хэдүүлээ өдрийнхөө хоолыг манай студид идэх. Тийм. Тэгээ чи одоо гүйдэггүй алхаддаг уу? Тийм яараа одоо гүйдэг болно. Тэр л бараад одоо тийм үдсэн чи чиний шийчүүд гүйхэд би сайхан хөөрхөн биш тийм биш тийм. Тийм байна. Гүйдэс байхгүй зүгээр нэг тарган байхгүй хов биштэй юм биш тийм. Ястаа гүйтэй. Тойч гэсэн тийм байгаа шүү дээ. Хүүхэд юу гिच бич байхгүй байна. Болж гай байгаа шүү дээ. Өөд болж байна. Одоо энэ хүүхэд яг одоо гараад хүүхэд яг боломжийн биетэй байгаа шүү бид нар. За надад нэг юм асуулттай орж ирсэн сая. Энэ болохоор нэг Open Match Абу Дабигийн Арабын нэгдсэн Эмират улсад болсон тэмцээнээр өөрийнхөө дэд рекордыг эвдэнэ гэж хэлсэн гээд энэ талаар таас өөрийнхөө сэтгэлээс олжвал те. Ямар төрөлд нэг гэж байна. За төрөллийн Ер нь та одоо тэмцээнд явах болгондоо л өөрийнхөө амжилтыг дандаа рекордыг эвдэнэ л гэж оролцдог уу? Ер нь чадал хөрвүүлээд өөрийнхөө амжилтыг эвдээд их юмсан. Эсвэл миний амжилтаас дэвэр амжилттай хүн амжилт байвал тэнийг эвдэх юмсан Агсгаад яваад байна дандаа тийм. яаж бэлтгэл хийх үү, яаж байж энэ урд орох уу, амжилтыг эвдэх үү гэдэг бодлоо төрөн шүү дээ. Тэгээ тэр үндсэндээ тэр чинь бас их учиртай. Хүнийг бас огшоож өгдөг юм шүү дээ. Нөгөө өсөлтөгч цаанаа зорилго бий болгож байгаа тийм. Энийг яаж яах вэ гэдэг юм чинь. Тэгээ түүндээ болж үе яадаг. Илтгэсээ хийдэг. бүх цаг үеийн дэд рекордыг тогтоох гэдэг юм аа. Түүндээ хүн огшиж бэлтгэлээсээ хийдэг. Тэрнээс тийм байхгүй бол одоо за яа одоо өнөөдөр жах ядарсан байж амар гэх жишээ нь бас илүү нэг хөдөлгөх хүч гэдэг шиг те бодлоо тэр байна. Тэгээ өөрийнхөө хүчийг гаргаж бэлтгэл хангахгүй амрах гэдэг байгаа байхгүй юу? Хан нэг бэлтгэлтэй биш нэг амжилттай хана гэдэг ч өөрөө бас тэгээд бас өөр шүү дээ. Бэлтгэл одоо хийгээд нэг сайхан одоо хутганы хайрын дээр хурдан морь уралда яг хутганы хайрын дээр байгаа эрен орсон морь гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг яагаад ирэх чинь одоо бас нэг гой шүү дээ. Би хаашаал бол гүймээр эсвэл өсрөмөр хараймаар тийм сэтгэл төрдөг. Тэгэхэд л харин бие яахан гамдж явах хэрэгтэй. Гэхдээ хөдөө дасгалаа тийм л дээ. Учиргүй одоо өөр эцсийгээ хурдаа гаргаж гүйхгүй дунд зэргийн одоо хурдаар гүйж 100 м, 1500 м, 200 м энтэд дунд зэргийн хурдаар гүйгээд хөлсө гаргаад бие хамгуулээд. За та бас өмнө Говь аймгийн хүн тэгээд бас тантай холбоотой нэг юм өмнө Говь аймагт нэг цөлжилтийн хэсэг юм хийж байгаа гэсэн. Энэ талаараас үзэгчтэй бас яаж юу? Өмнө ч одоо эсрэх газар шүү дээ. Тийм. За тэгээд уул нь бол манай өмнө Говьч энэ одоо Төхмөн гол газар байгаа. Жаахан дээрээс хулстай. Тэгээд уудаар битүү цаг байсан байхгүй. Уудаар тэгээд тэр хүнтэй чинь битүү цаг. Цаг мод тийм. Цаг мод. Цагийг чи сүүлийн үед төлшин тэргэлэх гээд машинаар ацаар байгаа тэгээд байхгүй болчихсон. Тэгээд одоо илс болгосон байхгүй. Тэр гадаа цөлжилт нэмэгдээд гэсэн. Тэгээд одоо чи нээсэн шуургач тэрнээс битүү цагтай байсан чи цаг чинь өөрөө шилмөөстэй ойтой навчтай. Тэгээ наан хажуугаар буутар ургацсан. Тэгээд тэр салхины шуургыг хааж ирсэн юм ин амаа хачдаг нэг чөлөөтэй урстай байгаа зү. Тэгээ шараа хийсэн шараа шуурга шараа одоо солонгос гэжсэн өө Монгол шараа хийсэн тэгэж. Тийм манайгаа хэлсэн тийм. Ярэ тийм хятадаар бариад Монголын шараа чи солонгос очиж байгаа шүү дээ. хятадыг дайраад тэр шараа очиж ч үний юм шүү солонгос очиж чинь Монголоо дайраад. гэхдээ Монголын шараа биш л дээ. Яг Монголоо дайраад. Монголын шараа чи хятад руу л орно шүү дээ. Хятадын шараа солонгос. Хятадын шараа тэр цаашаа усныг Монголын шараа гэж явахгүй. Оныгоо ийч оныгоо. Та тэгээ цөлжилтийн тэнд одоо ямар санаа хэрэгжүүлж байна? Ямар ажлууд би төлөвлөгөөтэй байна? Хийж байна уу? Цөлжилт чинь одоо манай
хүүхдүүдийг ажиллаж байгаа. Тэгээ манай нэг хүүгийн охин дүү манай нэг дүүгийн охин Баярчим гэж нэг охин бий. Тэр охин тэр төсөлтийг яхад заг бот тарих тэгээд нэг хятад руу яваад тэгээд энэ загийг тарих загийн одоо бот сөг гэж байна шүү дээ. Оноо гоё оргодог бот. Тэр яг тарих тийм энд одоо суралцаад тусдаа судаа хүрээд ирсэн өгөөд одоо ажиллаж байгаа. Говьд яаж мод тарих уу марх. Говьд одоо яаж тарих уу. Тэгээ хамгийн гол нь одоо ус хэрэгтэй тийм ээ. Усыг яаж гаргах вэ? Гүний худаг гаргах хэрэгтэй болоод. Гүний худаг гаргах гэсэн 2-3 гүний худаг хэрэгтэй байгаа юм. Одоо өмнө байрны Баянлаас юм гэтэл тэр гүний усыг гаргаж байж тэр модыг тарихгүй бол урахгүй шүү дээ. Ус байхгүй тийм. Тэгээ одоо тэр гүний өрөмдлийг чинь бас их үнэтэй сөрх юм билээ л дээ. Тэрний мөнгө олдох гэдэг хангаа юм хэл хийж байгаа хөөхд үлээ. Тэгээ тэр цаашдаа бүтэв Мариас юм шиг үнэлээ. Одоо хамгийн гол нь хятадаас л хүн ирж тэр өрөмдөх ажил юм хийх бол манай монголч өөрөө санаачлахгүй санаачлал мотой байна. Бас энэ дээр өдөртлөө манай энэ сөрхий дарга нар чинь бас ер нь өөрийнхөө амьдралыг л хөгжүүлэх гэдэг нөхөөс ард түмэнд эх орондоо юм хийсэн санаа байгаа мó. Би бол байхгүй юм шиг боддог шүү дээ. Хотоо нэг сайхан ам ярина бас. Одоо үдээ сууж байгаа хаа найдас тий. Одоо сонсвол их сайн. Миний яриг сонсвол бүр их сайн. Одоо энэ нөхөр тэгэж байна. Одоо надаас гадна одоо энгийн хүмүүсүүд бол одоо ярьж байгаа зөндөө байгаа шүү дээ. Хэл байгаа. Энэ одоо дээдсүүд одоо даач юм хийхгүй байна. Одоо өөрсдөө байж өөрсдөө гадаад тодож явж одоо энэ тэр цэнгэ юмд явж энэ тэр гэж байгаа болохоос хийгээд байсан юм энэ муу байна л гэж ард түмэн яриад байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээ харахад бол нэр хийсэн юм байхгүй байгаа шүү дээ. Говьд ихэд одоо усцуулах одоо ус мосыг одоо яах вэ их үү одоо ядаж нэг жаахан газар цөөрөн байгаа ч гэсэн санаа байхгүй байгаа. Энэ тал дээр манаас төвшөө авах юу гэж бодож байна тал дээр говийн. Ер нь тэгээд тэр зөвлөлт гэдэг юм байхгүй болгоод одоо тэр мод таны одоо бага нас хүүхэд нас залуу нас ер нь ингээл одоо энэ өмнө говь аймагт өнгөрсөн та одоо өөрийнхөө нэг тань бага залуу багт чи ямар байсан одоо ямар болсон байгааг та яг өөрөө ингээд хараа мэдчихэ боллоо. Цагаад ийм болгоё гэсэн сэтгэл юмнууд нь байна. Тэгээ энийг хамгийн гол нь ажил хэрэг болгоо хийвэл бас гоё л та тийм. Манаас үзчихээс бас гоё дэмжээд бас авцах хүмүүс юм гайсаж магадгүй байна. Одоо миний нэг бодол байгаа. За. Ер нь ус л хэрэгтэй юм байна. Ус. Тэр гүний ходог гэж байгаа юм. Гүний ходог одоо манай тэнд шинэ Баяндаа сумын төхмөн голын тэнд нэг өрөмтөхөд ус гарсан. Учраг хүчтэй. Тэгээ тэр ингээд ламбуудад орхисон байгаа. Тэгээ шүүрээд байдаг. Тэр маш их давстай. Давстай. Хожиртай давстай. Далай ус байхгүй. Далайн ус газар доогоор одоо яаж байгаа. Тэгээ тэр Монголын тэр хөрсөн доогоор орж ирээ. Тэр өрөмдөлд ортогдсон байгаа шүү. Амардаг харуугаар ухаар суудахад бол. Тэгээ тэр усыг гаргаж ирээ цэвэршүүлээд ингээд ашиглана гэхээр цөөрөн байгуулвал болмаар шүү. Далайн усыг цэвэршүүлэх тийм. Давстаа усаар мод усч болохгүй юу тий? Болохгүй. Хатан шижиж хатчих шүү. Давс чи юм хатаад өгөрхтэй шүү. Битээс таныг өнөө зочин ирж байгаа асуу гэж бодоол байсан. Битээс ярилцсан. Одоо та чи 1934 онд 34 онд төрсөн байгаа шүү дээ. Тэгээ битээ бодчихсан байхгүй. 1945 онд дэлхийн хоёр дахь дайн болж тэгэхээр та 11 настай байсан гэд тэр тухайн үед Монголын амьд ямар байсан бол тэр дайн ч юм уу дэлхийн хоёр дахь дайн үйл байсан ямар байсан. Тэр талаар гоё битээ дээрж өгвөл тэр сонирхоод байгаа. Тэр чинь бол их сөрхий байсан да. За. За нэгдүгээр одоо яг зэрэг шин за махвал байна. Махвал. Монголын одоо малын боёд мах байна. Гурил олдохгүй. Байхгүй тий? Байхгүй. Цай олдохгүй. Цайг чинь ногоон цайг чинь одоо Оросоос
авдаг байлаа шүү дээ. Цай авдаггүй. Тэгээ цайгийн чи одоо ийм дөрвөлжин цайгаа чи ингээд 4 хуваасны нэгийг ингээд бэвнээс худалдаж авдаг. Хоньор юм уу, ямаагаар юм уу, мөнгө төгрөгөөр Цай үнэтэй байсан мэн тий? За үнэтэй байдаг тийм. Одоо ховор юм чинь одоо Ховор юм болохоор одоо тэгж авдаг байсан. За түүнээс нь одоо гурил авдаггүй, будаа авдаггүй. Дайны үед чинь одоо хэцүү байсан шүү дээ. Тэгээ нэг жаахан гурил энэ тэндээс олж ирэх юм бол хуваанда тэгэл одоо хаваарны хоостой нэг шууд гурил нэг шууд бодоод ирэх юм бол тэгээд жал таваар хэлээр нь 5-д 3-4 хэлээр ингээд айлдаа тарааж өгнө. Нөгөөдгийнх гамны жидэн штэ хөргөж айлдаа нэг боборцог ингээд. тэр усаад одоо хүний аав хүний ээж л одоо зогсоод тийм шүү. Бүх санхүү биш эдийн засгийн ихэдхүү багтгүй гэдэг ээж л зогсоод байна шүү. Тийм хүний ээж л эрэгтэй хүн бол гадар мал тэр ажиллагаа явчихсан. Ийм хүнтэй хүн бол гэрийг ажилладаг одоо удаа тарай цагаа айдаг юм бол сурвалжтай хангай. Тэгээ Монголын чинь өлсөхгүй байсан нэг шалтгаан байгаа. Мал байна. Мах байна. Тэрээс гарсан сүү байна, цагаа айдаа байна. Тэгээд одоо аарууд, фурууд, бяслаг өөрөө мөнтрийг. Тийм. Монгол хүн өлсөөгүй гэж байна шүү дээ. Эх орны дайны үед. Тэрнээс Европынхан бол өлсөж өгч байсан байгаа шүү дээ. Амар тий. Тий. Хавиргаанд хэржгээд бүр хөдөлж таавал өлсөд өгч байсан. Аимшигтай. Тэгэхэд Монгол тийм барагтай үзэхгүй юм шиг тий. Мал бай. Тийм сайхан малтай дагж амьддаг хүмүүс тийм. Тэгээд тэрнээс хатан бас тариг 10 гаруй хүүхэдтэй гэж сонслоо. 10 хүүхэдтэй тийм. 10 хүүхэд маань бүгд та спортоор хичээлдэг тамирчид байдаг гэсэн. Энэ талаас гой үзэгчтэй. Тэгээ манай том хүү бол Украины биеийн төвийн дээд сургуульд өгчөөс усны мэрэгчлээ. Тэгээ тэрийг дагаад одоо манай хүүдүүд голцоох хэдэн хүүд нэр бий. Би чинь 6 хүү 4 ахтай. 6 хүү 4 ахтай 10 хүү. Одоо том нь хэдэн настай ах вэ? Том хүү хэдэн настай ах вэ? Том хүү чинь одоо 58-ээс бараг 60 гарсан шиг явж байгаа шүү дээ. Натаа төвтлээ. Дэвтрүүс гарсан шүү дээ. Дэвтрүүс том хүү дэвтрүүс. Том хүү чи гүйж байгаа юу? Том хүү үгүйхгүй. Гиз гүзэтэй болсон мэн үгүй юу? Үгүй. Арай байхгүй шүү дээ. Өөрөө Украины биеийн төвийн дээд сургууль төгсөж ирсэн спортоо сайн хичээлдэг. Өөрөө гүйдэг хараад спортоо засал хөдөө гэртээ сайн хийдэг. Танай гэрч ер нь жоохон гиз гүзэтэй хүн байна уу? Байхгүй. Байхгүй. Бүгд л ер нь гүйж хараагаад байж гэнэ үү те? Одоо үгүй хараад одоо тэгээд тухайн үедээ одоо өөрийнхөө бие болдрыг одоо ерөнхийд хямгадаа яваад байгаа юм шиг байна. Айл болгонд л гүзэтэй хүн байж идэг таа. Нэг байхгүй байна. Байгаа даа. Та сайн боддоо нэг байх ч таа. Байхгүй те. Ястаа байхгүй. Ястаа. Ямар гоё. Бага бол одоо 1 2 гэж хэлнэ шүү дээ. Харин тий. Байхгүй л юм байна. Байхгүй. Амдаг бүгд спортоор хичээлдэг эрүүлээ шүү дээ тийм. Хамгийн бага нь одоо хэдтэй вэ? Тэна. Хамгийн бага нь одоо 35 таа. Надаас нэгээр ах биш үү? Надаас нэгээр ах юм шүү дээ. Тийм ээ тий. Бас спорт юу? Бас спорт, усны спорт. Ер нь ямар спорт? Усан спорт хийж юм уу тий? Тэр яагаад чи хөнгөтэйгээр хүн байхгүй. За. Яагаад усаар орсон гэхээр манай том хүү Украинд усан спортоор биеийн төвийн дээд сургуулиуд төгсөөд ирсэн. Тэгээ ахагаар дагаа тэгээ дандаа ус руу яваад бүгдээр усч харин усан дулаар нь толгой өгдөхгүй явна да. Ганц нэг таньдаг хүн байж магадгүй юм байна да. Би бас ер нь жоохон сэлж мэлэх дуртай. Одоо манай хөвдүүд би тэнд. Жоохноосоо төв байсан явдаг байсан. Тэгээ ганц нэг харсан үзсэн хүмүүс байгаа юм байна. Том охин бол усан дул сайн шүү дээ 10 өргөөс хилээд өстэй талгалж өгнө. Би бол усан чулуу. Усаар орхолдоо яралт нь тэгэхгүй л байхгүй юу. Усан дал баг. Усан спорт ч бас гоё л доо. Би цэвэрхэн байлгадаг усан спорт чинь. Тэгээд сэрүү юм түүний вэш чинь заавал агшин шүү дээ. Халуунд бол тэлдэн тийм. Тэг нь. Хүйтэн юм дорхосоо хүний вэш чинь агшин чиргэж байдаг. Тийм учраас. Энд хүүхдүүд нь спортоор хичээсэн таны нөлөө их байгаа юу? Ер нь бол байдаг одоо аав гэдэг тамирчин болно гэсэн хүүхэд байхдаа дандаа тэгж ярьдаг лээс одоо тэгээд яг хөнгөнөр байхгүй ч гэсэн усан спортоор тэгээд тэргөө
бүгдээр явцсан да. Хүүхдүүдээ 10 жилийн сургууль тодог байхад та бие дээгүүрийн багш нь байсан уу? Багш нэс. Бүгдэнд нь гүйлгээл заалгаа сунаалгаа. Тэгэл яах. Тий? Заримдаа арын хаалгаар дүм мөн тавьсан уу? Арын хаалгаар Сунааж хүрхгүй байхад нь норма хийж чадахгүй байхад нь арын хаалгаар гонц монц тавьсан уу та? манай хүүхд царай гайгүй шөрмөстэй байсан. Өөрөөсөө ер нь хийдэг байсан тий? Бүх норма 15 гээд 15 сунаагаад 100 метрийг 100 метрийг үгээд. 100 метртгүйгээ тэр чинь одоо нэг би хамгийн гол тэр чинь өглөө болон хүүхдээ дагуулдаг өгчдөг байсан. За. Хүүхдээ дагуулаагүйгээд одоо нэг 1 км 2 км газаргүйгээд ирнэ. Өглөөт гүй. Тэгээ өглөөт босоо сурцсан хүүхдүүд чи. Одоо хүртэл тэр амьдралын маягт нь байж Одоо энэ амьдралын маяг бас биш үү энэ өглөөт болсон. Тэр нэг онцоод байхгүй шүү. Та хэзээ Улаанбаатарт орж ирсэн? Улаанбаатар чинь төдөрт гараал тэгэл Бүр 60 мар гарсныхаа дараа юу? тий. Сүүлд Орж ирсэн тэгээ манай хүүхдүүд бүгдээр хот руу шинжижсэн. багасаа угаасаа нөгөө оюутан болоод яваад. Оюутан болоод тэгээ хот руу шижээд ахыгаантайгаа тэгээ хотоо шингээд тэгээд хамгийн сүүлд нь дэше хошгинтгоос хот руу шижээ хөрөөд ирсэн. Таны бас нэг Google-д би таны багшаас өмнө нэг ажил мэргэжил байгаа шүү дээ. Зоо техникч. Тий. Энэ талаар бас гоё үзэгчдээ ярьж өгвөл. За энэ бол төгтэй. Тэрний ярина Би гэж чинь техникум төгсгөр ширчээд Өмнө аймгийн Болгон сумын эрдэмтдийн станц гэж байсан. Тэнд зоо техникчээр эрдэмтдийн ажил хийж эхэллээ. Эрдэмтдийн ажлыг Ямаандаар хийхгүй юу? Ямаанд. Тэ Ямаандаар. За. Тэгсэн чинь төв хорооны тогтоо шийдвэр гардыг. Энэ ноодор гэдэг материал дэлхийд тэгэхэд их үн хөрч байна. Одоо ноодор цаавсаас тийм энэ одоо дэлхийд тэгэхэд хөрч ерөөсөө их ноодортой охон авчирч Монголын ямаа одоо ноодор сайтай ямаа гаргаж ноодорыг гадаад газагш нь гаргахад үн хөрч байна. Гэсэн тийм тогтоо шийдвэр гарсан байхгүй. Улсаас тогтоо. Улсаас тий. Тэгээ доон үлтрээ ямаа авчирсан. Доон үлтрээ охин. Дооно. Дооны охин гэж байна. Яа Орсын. Орс уу тий? Тий. Орсын доон. Тэнд чинь 75 ямаа 25 охин авчирсан. 75 юм юм аа 25 ухаан авчаад Өөрөөр хэлбэл цэврээр нь дөржүүлээ. өөртөө Өөрөөсөө наага 25 охиноос дандаа зохиомл хийгээд тэгээ энэ тэнд тараагаад 1-2 тараагаад тэгээд олон газар явна шүү дээ. Монгол ямаатай тий? Монгол ямаатай. Их нь бол авахын тулд бас яагаад тэр ямаатай олныг авчирсан охины яагаад цөөх авчирсан гэж хүн боддсон юм билээ. Тэр чи мэдээч охины чинь нөгөө зохиомл хийдгээд нэг охин ч одоо нэг 10-аад одоо ямаа хэлтүүлээс тэгээ зогсдог болоод тэр шиг маш олон одоо 100 200 ямаанд зохиомл хэлтүүлгээд явчих шүү дээ. Тэгээд нэгдүгээрс 2 дугаарт бол өнөө охины чинь юу ааштай тэжээ штэ. Тэжээ гэж их юм орно. Тэр зардлаасагдаад бас эдийн засгийн үед тийм учиртай. Тэгж л одоо үржүүлэг хийгээсэн бэ. Тэгээд би чи говь гурван сахан үлдэр гэдэг үлдэр ямаага босгосон шүү дээ. Говь гурван сахан гэдэг чинь говь гурван сахан үлдэр ямаага одоо байж улсдаас тийм ээ. Байж байгаа. тэрийг анх босгож ирсэн юм уу те. Вау. Тэрийг гаргаж өсгсөн хүнтэй. Энийг яриа төвцөлдөд байх юм бол би одоо спортоор хийж спортоор орхиогүй энэгээр хөдөлж явсан бол энд би докторийн зэрэг авчих бариад байсан баг. Тийм ээ. Тэгэхээр яг тэгээд энэ ямааны үржүүлгийн ар мараас тэгээд говь мов гэдэл одоо манай ноолорын үлдэрүүд орж ирж мэрж байгаа бах тий. Тэр чинь одоо энэ ноолор гэсэн учраас тэр үлдэр ч орж ноолорын ямаатай болсон учраас бид энэ ноолорын үлдэр мүлдэртэй болж эхэлж байгаа. Ямааны ноолор чинь одоо 250 г ноолор хардаг Монгол. Нэг ямаанаас. Эвлэлээд ноосны хэсгсэн зэрэг дээд цах нь хил 500. Одоо хэд дахин их юм бэ? хил 500 дээд цах нь. Доод цах нь 800 900 г. За тэгээд 500 г жижиг шүтлэн үлээ яманаас 500 г
ноолоор гардаг байхгүй үү. Тэгтээ бол ашиг их байна үстэй. Тийм аюу ашиг. Тэр үед тэгээ яг тухайн үед яг зөвхөн ноолоор нь зориулсан ямааны бүхэл бүтэн сүрэг байдаг байсан уу? Эсвэл яг нөө хонтойгоо хамт явдаг толгоолдог хэдий ямааныг л тэгж хэлбэлдэг байсан уу? Хонтойгоо явдаг юм аа шүү дээ. Толгоолж явдаг. Тэрийг л хэлбэлдэг үү те? Тэрс тэрүүсээ ямаа сүрэг гэж байгаагүй байгаагүй хонь сүрэг гэж тусна байхгүй дандаа Холиол явж байна. Тийм шүү дээ. Ямаас гэж байна шүү дээ. Тэр ямаа чинь одоо хонь антаа гэж бас элчинд нь дулаа явдаг гэдэг шүү дээ. Хонь ямаа хоёр холиод байдаг чи учир дээр шүү дээ. Ягаад гэвэл хоньны ноос нь зузаахан тийм. Хажууд нь гэс надаас хасууд дуудаахан шүү. Оо за. Одоо хар үгээр утаад. Тийм. За манай их чи хоол. Чи хоолны процесс юу Хоол болж байна? бараг бэлэн болчихно. Одоо энэ чинь нэг жоохон жигнэтэд би нөгөө нэг тусдан тавих чаад болоод бүр очмол болгочлоо. Яг зөв. Тий. Зөв. Харин тий. Тавтаг юм байсан дээр. Танай гэж чинь одоо харин ястаа гүйж хараад явуулах хөөхтэй. Тийм чамаг одоо гүйж хараад гэж өглөө Би ч босоод уг нэг спортлог үзсэн ч жоохон доо. Энэ дээрээс өргөө хээ угуултаадаг чинь одоо гоё лөө. Гоё л сонирхол юм да одоо. Сонирхол юм да. Одоо ерөн сүүлийн үед ийм шивэстэй хүмүүс бас айгүй их болоод байгаа. Инх шивж яхад өвдөх үү? Жахан л. За одлоо та. Жахан. Инх ч одоо хүн хүний дүрсэн тэр гаргаад ингээ шивээд байгаа ч юм уу. Тийм зураг зурж яах гэсэн үг шүү дээ. Би одоо таныг бодлоо. Одоо хэрвээ та энэ үед яг ийм настай байсан бол би чинь бүр битүү ирээн байгаа гэж бодож байна. Ягаад тэгж бодож байгаа вэ гэхээр та нэг юмдаа айгүй тууштай маш олон жил ингэж гүйсэн байгаа байхгүй. Тийм ер нь юмдаа тууштай хүмүүс ингэж ирээмэрэн байгаа. За. Та бодоод бүр ингэ битүү ирээн байгаа гэж бодож байна. Айддаг чинь сонирхгүй баг. Санахгүй баха. Өндөө тааштай бол тэгээд нэг сонирхсан бол тэгэл тэгэл алах. Нэг сонирхол бол одоо мэдээж автагдсан л та. Сонирхолтой юмдаа хүчтэй хандаа шүү дээ. Сонирхол гэсэн сүүлийн үе та одоо жишээ нь юу сонирхож чинь гоё шинэ зотой юм юу шинэ Шин сүүл шатар тоглох дуртай болж байгаа юм да. шатад тоглож байна. Хаа тоглож байна гэвчлээ. Гадуур тоглож байна. Гадуур модуур тэгээд онлайнаар тоглож байна. Ирсэн ус шатар тоглодог хөө гэж тоглодог тэр тоглоос уучих юм маягийн. Тэрнээс үүдэн спорт маягийн биш. Зүгээр нэг 100 гарах хобби төдий. Хобби төдий тий. Манай өвөө шатад тоглох гэдэг нэг өөдөр очоо нэг нүүдгээ. Одоогийн байдлаар бол нэг ч хожоог байгаа өвгөө би дандаа л хожигдож байгаа тэгээд гэж очиххаа. Өөчөөс бүгцээгээ суугаад хадаар сөрхөө бодоо шивээ. Тийм айгүй удаасаа зодно. Яг тэр нь бас яг юм үг гэдэг нэг. Тэр чи олон жил тоглосон, олон янзын хүнтэй тоглосон тэрний туршлага байгаа ш тэр хүнд. Тийм туршлага гэж. Тэр юм сайн юу шатар сайн үүдэг. Нүүхгүй ботоо суучдаг. Тэгээ тэрийг ингээ удаан гараад би нөгөө төвчээргүй зайлуу газ гэсээр байгаа тэгээд тэгээ яваад ч гайгүй. Нөгөө хүн чинь нэг нүүчгээл бодоо сууч шүү дээ. Тэгээд шинэ юм л да шатар тоглож байгаа маа. Заваа. Хоолны процесс маань дуусна. Хоол тоглох гарчин да. Одоо 8 сарын уралдаанд тийм байна. 8 сар. бэлдээл. Өдөр болгонгүйгээр. Утсаа авцарсан. Утсаа тэр юу нэ батаа авцарч. Тэнд миний шатар тоглож байгаа улсуудын зургнаар бичлэг байя. Шатард одоо шинэ спортоор хичээлдээ шинэ найзуудтай болоод. Шинэ найзууд олдохгүй. Олдохгүй юм нэ. Шинэ спортоор хичээлдээ шинэ хүмүүстэй. Шинэ найзууд олдохгүй. Надад цуг үгээд байх тийм шинэ найзууд. Шатраар Шатраар одоо шинэ хүмүүстэй танилцж байгаа юм тийм. Оо байхгүй ч өөрөө гүйгээ явцдаг учраас гүйлтэй голтлоо учраас одоо шатар тоглох хайгаа явахгүй шүү дээ. Хаяа нэг ирсэн усууд натаа ууцах гэж ирсэн усууд байвал шатар нөхөхөө гэж асуугаад тэгээд тоглоно. Тоглолтгоо гэвэл одоо тоглож чадахгүй энэ шиг юм тоглох. Байрны гадаа нарлаа сууж хахад сарвч марвчин хүмүүс настангуу тоглож болохгүй нэ тий. Би ч одоо тэр настангуутай нэг доор өөрөө настангуутай тэр тустай нэг суугаад байдаг шүү. Тэднийтэйгээ нэг суухгүй байгаа тий. Тэгээ нэг бол гүгээд гадаа таны дэл гоцрон нэг бол гэр дотор гантел юутагаа нусалдаа тэгээ зах одоо хүчний засгад ягаа зогсож байна. Тий. Тийм учраас би одоо ийм эцэг хийвж байгаа шүү дээ. Тийм би тэгээгүү одоо бол би чинь одоо хөөрхөн зазаасан гүзээтэй ихээ байгаад ондоосон гүзээтэй. Та ер нь одоо өдөр болгон жингээ үзэхгүй юу?
Өдөр болоо. Одоо жишээ нь өнгөрсөн жил 26 онд одоо тэр Арабын нэгдсэн улсын тэмцээнд явж исэн үеэс одоо ингээд таны жимийн яг ингээд хэвэндээ байна уу эсвэл нэмэгдсэн байна Би уу? 26 жинтэй Араб 26 байсан. Одоо 28 болсон байл. 28 кг уу? Тий. 48 уу? 40. Би сая юу гэж 66 байсан юм уу? 66 авч одоо хөдөлгөөн хийхгүй багсаад тэгээд насатлаад өдөө дэрхлээ шинэ гүйлти шинэ холонгод хөтлөн гүйдэг байж чад одоо жаахан бие нөгөөд байгаа хатай болсон. Тэр ч юм уу л даа. Гэтэ нас юм да. Гэхдээ одоо 95 шүү дээ. 95 таа. Сая таныг алхаад ороод ирэхэд бол ерөөсөө би 95 таа гэж бодоагүй. Хүмүүс тэгтэн тэр чи одоо тэр чи одоо миний бие одоо баглаасаа яасан өөр л биш тэг байхгүй дээ. Тэрнээс адилхан усууд чинь адилхан явна. Тэгээд тэн дээр бол одоо биеийн тэр спортын юм сайн хийж байна. Тэрний хүчинд л явж байгаа шүү дээ. Таны насны олон гүгч байна уу? Монголд байхгүй. Байхгүй байна уу тий? 80 настай ч юм байхгүй. Харин 75 та хүмүүсд би Олон байна үү тэр? бас мэдээ хэдэн биш. Тэр дахиад 10 15 жил гүүхээр харагдаж байна. Танд юу гэж бодогдож байна? Гүүхээр гүүл гүйтэй. Ер нь бол байнгын бэлтгэлтэй бас сайн байна уу тий? Гэхдээ 75 та хүмүүсдээ би хусчаад байдсан шүү дээ. Тэгэхээр бас нэг эфир яваг байх дахин ярьсан түүх ахаар дахиад явуулчмаар санагдаад байх юм нөгөө нэг насаар нэг жоохон багдуу бишээ багдуу юм байсан. Бишээ нөгөө нэг гүүгээд 100 м 200 нэгээд нийний дойлоор та нэг хоцорсон гээд бас жагаад тий. Японы. Тэр юу? Намтмаа гэдэг гавьяат ядраа дэсхний нэг сайн тамирчин байсан одоо нас урсаа зайлвал. Тэр нөхөр за хоёулаа нэг газар очиж урдлаа тамирчид орно л гэж байна. Тэгээс хаанаас Япон гэж байна. Өө биш гадаад явж үзсэн юм Япон. Тэгээ Япон байна. Хөгжилтэй орд очиж үзээ ямархан юм байдаг. Тэгээ яа хөрөлчлөө. Тэр намжлаа ядраа дэсэг төлхөлтөөр тэмцээж явж байгаа. Би гүйл тэр орж байгаа. Тэгээд бэлтгэлээ явжсэн, стичорч бэлтгэлээ явжсэн чинь хоёр өвгөн байж байна. Миний л үг юм бол надтайлгүй болтой. Тэгсэн чинь намжил маштай гэж за тантай энэ хоёр өвгөлгүй шүү. Гэж. Хаасан чинь хоёр тачсан юм байж байна. За энэ хоёрыг тэг би халаатайгаа гүйж пөвөкс юм байна. Сонин гүйж мүгээд. Тэ нэг өвгөн хүний байдалтай гүйж. За энэ хоёрыг чи усаа хийчих юм байна. Юу хүн байх вэ? гэдэг ямар хэрэг. Цаана одоо ямар юм одоо цаана хүн бий байлгүй дээ. Яахаж энэ хоёр шиг юм байх уу гэж удаа байж бол уралсан чинь 100 хоцроод 200 цосроод Нэг дойл хийж байгаа шүү. Тэгээ нэг дойлоор 101 дойл 202 дойл тий. 101 дойлоор хоцорч байгаа. Тэгээ өөрийнхөө мууг мэдлээ. Би ч муу байсан. Бэлтгэл сайн хийхгүй болохгүй. Тий. Тэгээд тэр чинь одоо бас хүний огшоодог бас юм байлаа шүү дээ. Гэхдээ энэ хоёр өгөөтэй би нэг гац доолоор хосож байгаа чи би нэг 7 хоног бэлтгэлээ гэдэг юм бол энэ хоёрыг хусаачих юм байна гэж. Тэгээ хүний зориг эрүүлжлийг төрүүлдэг юм байл. Тий. Энэ түүх бол залуучууд бидэнд бас их сургамж. Тий. Тэгээд би бэлтгэлээ одоо сайн хийгээд одоо хүчний тусгал сайн хийгээд за тэгээ нөгөө хараалтай техникийн одоо зохицуул сайн хийгээд эко яваад ирсэн чинь тэгээ нөгөө хоёрыг харин яах вэ? Холоо хайдаг болоо. Холоо хайдаг уу? Болсон шүү. Өөрийн рекордуудтай болоо. Тий, өөрийн Өөрийн рекорд явах хэрэгтэй. Дэлхийн рекордуудыг өөрөө эзэмшээ. Өөрөө тэрийгээ эвдээд гайхалтай. Тэгээ хүн өөрөө би Стадаг ташмаар дээр нааха баяр үргэлээ танаарстай багтаж шүү. өөрийнхөө бие дайснууд хэн ч гэсэн амжилт хүрдэг юм байна гэдэг. Яа одоо Тийм ээ. хүүхд залуус хэлдэг шүү дээ. Өөрийнхөө биеийг дайсдах юм бол чи хэний аваргаш эвдэн олимпиад яваад тэмцээнд орох амжилтыг бэлтгэл хийгээд сайн хийгээд амжилт гаргах гэх юм бол эвдэж магадгүй барайт гарна шүү дээ. Сайн гүйдэг одоо биелд сайтай хүүхдүүд бол одоо сайн хийх юм бол
байгаа. Сонсож гинөө ихлэн чамраа хараад би бил дээр сайтай хүмүүс сайн гүүх юм бол байгаа шүү гэж. Одоо гүнэ. Нэрэн гисээ гүүх чагаа шүү би. За тэгээд хоол манд бэлэн болцсон байна. Хэр харагдаж байна? За цэчэндээ эхлээд. Сэрээ хаана вэ? Сэрээ би гаргаад авцаа. Сургамжтай сайхан өгнөд. Яах юм бэ? Яг Сонслоо да. За таны хоол. За манай хоолыг амснаа. Манай ихлэн дүн тавина. Хамгийн нэгдүгээр будаа яаж агшаад юм байна гэдгийг шалгана. За будааг амсч үзэх нэ. Шалгалт явсан да. Будаа агшаалт бас учир байна уу? Байна. Ачино. Үнэн сайхан агшаасан байна. Яа шүү дээ. Зарим нь одоо будаа агшаах гэж яцаа шим хийгээ. За. Тэмгүй сайхан байна. За төмсний нууц. Тэнцлээ. Дүнхний өчмөр. Одоо төмөсүүд одоо яг энэ шин чанаад Нухаад. Нухаад тэгнэ. тэний сар мах гэж юм бэ дээ. Мах манай prime team мах үнэхээр гоё амттай. Юу яа. Дүүшг та. Манай нэвтрүүлгийн спонсор Primate гэдэг зөвхөн одоо нэг юм хүнсэн зориулсан үхрийн махны одоо брэнд малыг яг хүнсэн зориулж одоо өсгөж үржүүлээд тэгээд тэрийг яг ингээд нэг юуны стандартын дагуу бэлдэж бидэнд яг бүтээгдэхүүн болгож хүргэдэг тийм брендийн шинэ брендийн мах байгаа. Та ер нь энийг хэрэгжилж ирсэн Primate-ийг Мэдгүй энэ төсөлтөд нэгэнд таараа үз. авсан байна уу та гэртээ очихлаар асуугаад аваагүй бол авч үзээрэй. За. Айгүй гоё мах байгаа. Би бас сайн нөгөө нэг хүүхд насныхан нөгөө түүхээр кино хийжсэн хийх байгаа трейлерыг үзээд ямар гоё юм бэ гэж бахархал ажиллаа. Би ч нөгөө жоох махта бас хөдөө эмээ өвөө дээрээ аюу их оч нөгөө зуны хамралт өнгөрүүлдэг байсан. Нэлстэй өхөр дуглаад байгаа л гүжид хөөхтэйс ч тэгээд яг ийм одоо өндөр настай хүн одоо залуучуудаас илүү ийм цоглог ирч хүчтэй тэгээд цаашдаа бүр одоо гүйжлэн штэ тийм ингээл чадчихлаа юм чин гүүгээл гэдэг ийм гоё зорилготой байж н гэхлээр бахархмаар санагдаад байна. Тэгээд дээрэс нь би бүр ингээд хэлэх магтаалч амнаас бүр ингээд гашгүй бүр ингээд толчж байгаа байхгүй юу. Тийм үнэхээр одоо бүр тань шиг л ингэж хөшрөх юмсан л гэж хүсэж байна тийм. Хүмүүс дандаа намайг тэгээд идэгсэн. Би одоо яг энэ ахад ирмээр байгаа. Би одоо бүр 95 хүрэхтэй ах шиг ингээд өөрөө алхаж орж ирмээр байгаа байхгүй. Амар гоё байгаа байхгүй. Би одоо 95 настай. Цаашдаа 100 хүрэх санаатай. Тийм. 100 бол асуудалгүй юм байна. За 100 хүрэх санаатай гэдэг чинь цаана юу ах зэрэг эрүүл уширтай. Тийм, эрүүл яхан тулд хөдөлж явах хэрэгтэй. Хүйж явах хэрэгтэй, харааж явах хэрэгтэй, хүчний сгэл хийж явах хэрэгтэй. Өөртөө тохирсон хүчний сгэл дэжтэй штанг өрхөө ясахгүй л тэр анчитай сглууд байна. Гүүгээл өглөө болгон тууштай. Өдөө бол хамгийн гол нь өдөө болгон гүйж явах нэг чухал. Амьсгалын Эрүүл байгаарт. За ингээд анх удаага хайруулын тавгны Төмсний төмсний хочмол амсаж үзлээ. Махан ямар хамтагдчихв? Болчоо. За маханд хунаа шүүгч юм тэгээд Сайхан хамтагч байна уу? За таашгүй дээ. За тэгээд манай нэвтрүүлгийг зорж ирээд телевизээр үзэж байгаа бүх залуучуудаа ингэж гоё урмын өгнүүд хайрлсан танд маш их баярлалаа. Тэгээд энэ хүрээд манай нэвтрүүлгийн энэ болон маань өндөрлж байгаа байхгүй юу? Тэгэхээр танд одоо манай болонг өндөрлүүлээд бас залуучуудаа хандаад үг хэлмээр байвал үг хэлээч гэд энэ цаг мөчийг үлдээж байгаа шүү. За энэ залуучууд хандаж захиж хэлэхэд бол унтаатай багсах хэрэгтэй. унталтаа багсах. Нэгдүгээр. Хоёрдугаар уцаа мааж телевизэрийг одоо телевиз харахаа байсан мэдээ. Тийм. Уцаа маажаа тий. Уцаа маажаа тэгээд хамгийн юм. Тэр уцаа мааж гэсэн цаг хугацаатай. Цаг хугацаатай хийх хэрэгтэй. Банк өдөршин уцаа маажаас үсэн нэгдүгээр хараам байна. За хоёрдугаар тэр уцны шин энэ додго организм биеийн шин нүднээс ихтэй тэгсээс бие организмд одоо хасаар нүүр царайч одоо ямар хонцтой тусч байгаа вэ тэр бядраа мэдэхгүй хажуугасараа мэдэхгүй ямар нэг аппаратаар тэр додгоныг хараад мэдэхгүй тийм ээ ерөнхийдөө тэр шин банк додго үсэж тийм би энд нөлөөлж байгаа. би нөлөөж байгаа шүү дээ.
Хөдөлгөөний дотор хамгийн гол нь тийм. Баян суугаад юм уу гэдэг ингээд маажаал. Хөдөлж гүйжил байх юм бол хүн эрүүлэн шүү дээ. Харж байгаа биз? Манай ахыг одоо. Одоо яаж энэ ч ингэж бит хоёртой. тоочод үнэхээр сайхан биш дээ хүүхэд байна. Одоо гэлээс байхгүй. Ийм багтал. За баярлалаа. Гадаа юу байхгүй, тараг байхгүй одоо жинхэнэ эмэгтэй хүний одоо нэг энэ биеинд зогссон багтай. Эхнийс одоо хадаг байраа шав ортоо. За ингээд ийм Гүйлтэй багштай боллоо. өгдөө одоо гүйж явахаар даатгаж байх хэрэгтэй. За тэгвэл цаашдаа чи хэдэж насыг настаа. Тэгээд эмээ уцаа өгдөө мөчөө таа. Эмээч ингэж усаргад одоо гүйж яваарай гэдэг. Яа сууж. Харин тэгээд тэгэл яриа сууж энэ да. За тэгээд бидний удирдлагын авч хүрэлцсэн тань маш их баярлалаа. Цааш тэр спортын амжилт нь өндөөс амжилт төсөө. Ирүүний хэмээс рекордуудаа шинжилээ. Дахиад дэлхийн рекордуудыг шинжилээ те. Амжилт төсөө тэгээд баярлалаа. Тэгээд хэдүүлээ хэсэг хугацаанд завсарлаад эргээд студидтэй уулзцгаая. За сайхан болоорой. Сайхан болоорой.